үзэж чадаагүй бас ийм сонин үлгэрийн талаар бас ирсэн байгаа. Яг л манай өвөө маань багш хүн байсан. Намайг унтаас өмнө дандаа ийм үлгэрүүд ирж өгдөгсөн. Энэ үлгэрүүдийг би тэмдэглэж аваад хожим нь алсын хараа гэдэг ном бичих сэтэл бас үүнээс төрчихсөн. Лоон өндөг кофе гэдэг ийм одоо үлгэр байжээ гэж. За амьдралд лоон шиг хүн, өндөг шиг хүн, кофе шиг хүн гэдэг юм гурван төрлийн хүн байдаг гинэ. Нэг үйлдэл амьдралд устдалтай адилхан хэмжээний сорилтууд олон гэднэ. Үлгэр мүлгэрийнх нь нэмдээ өвөө. За би чамд лон өндөг кофе гэдэг. Яа, болоо нэг. Өстө сонирхолтой үлгэр байж шүү. Яа, нэр би үнээр юу хэлгээж ойлгохгүй. Лон өндөг кофе гэдэг үлгэр. Гэтэ нэр лон шиг хүн байдаг шүү дээ. Лон шиг хамартай ч хүн байдаг. Лон шиг царайтай хүн байдаг дээ. А нэр би баахта хамттай дамтын нэг үлгэр өгсөн. Өндгөн хүний тухай дээ. Нэг хандар сууж байгаа доош унаад ястдаг. За яг кофе болвол өстой. Өстой санаа харахгүй юм. Тэгээ энэ үлгэр нь юуны тухай үлгэр байсан бэ гэхээр ингээ нөгөө буцалгаад одоо луунг буслахлаар зөвлөрдөг, өндгийг буслахлаар яадаг гэдэг бүр үнэхээр хоорондоо ямар ч логик холбоо байхгүй, бүр үнэхээр тийм үлгэр гэж хэлгээд бас үнэхээр за ямар ч байсан нэг ийм юм болоод хөнгөлөөд уус төнгөсний баяраар одоо тэгээд Google